Монголын нийгэм ахуйн барилгын салбарын тэргүүлэхийг нэмд хүрсэн Санжит компанийн түүхэн товч оны товчгон өгүүлсв. Одоогоос 20 жил нэртэй төмөр хуйг хатан туулнаар Санжит нэртэй хуваарь эрхлэх аж ахуйгаа анх байгуулжээ. Энэ аж ахуйн өнөөгийн Санжит компанийн анх дагч үүсэл болсон төдийгүй хөгжиж дэвшихийн үндэс нь байлаа. Миний хань бол усны инженер мэргэжилтэй. Усны аж ахуйн техникумын орлогч захирал байж байхдаа ер нь бол хувийн хвшил рүү орё гэдэг санаа анх төрж 94 онд хуваар эрхлэх аж ахуй байгуулсан. Хуваар эрхлэх аж ахуй байгуулан барилгын дотор жижиг засвар тэгээд сав техникийн бас жижиг дотоод холболтууд зэрэг ажлуудыг хийж байгаад 1998 оноос компани болон хөгжүүлсэн юм аа. Бид одоо 20 жилийн тасгал дээрээс харж байна. Өшөөч илүү их дэвжин дээшилж өшөө өндөрлөл рүү тэмүүлэх одоо алс хэтийн ирээдүй бол бидэрт байгаа гэдэгт бол маш итгэлтэй байна. Ингээд компанийнхаа хамт олондоо 20 жилийн баярын мэндийг хүргэхийн хамт ирж буй 2015 онд аз жаргалтай амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн өрөөё. Жижиг оврын барилга барих сургууль цэцэрлэгийн засвар төгсөлд хийж байсан хуваарийн эрхлэх аж ахуйн маань компани болон өргөцснөөр албан газрын контор, үйлчилгээний төв, үйлдвэрийн барилга барих, томоохон объектуудын цэвэр бохирдсны гадна сүлжээг хийх болжээ. Эдгээр бүтээн байгуулалт нь ажлын туршлага хуримтлуулах үндэс суурь болсон юм. Санжит компани нэгэн гол бахархал бол нийслэлийн цэвэр усны хангамжийг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулсан компани нэг гэдгээр алдартай. Улаанбаатар хотын цэвэр усны их усүр АБ станц болон баруун дүүрэг Макаминатын станцын засвар шинжилгээг бүрэн хийж Дамбадаржа Дарихын цэвэр усны 11.7 км шугам, Гачууртын 80,000 куб.м багтаамжтай усан сан, Завсрын усан сан, Хайластын усан сангийн бүтээн байгуулалтыг хамтран буюу дангаран хийж гүйцэтгэсэн. Дээр дүрсэн цэвэр усны их усвэрээс Улаанбаатарчууд маань ундаалдаг болохоор төмөр хуйг захиралтай Санжит компанийн буян тавилсээр бахархахгүй байхын аргагүй билээ. За манай үндэсний гүйцэтгэгч компаниуд дотроос ялангуяа нийгэм ахуйн барилга байгууламж барьж гүйцэтгэдэг компаниуд дотроос би Санжит компанийг нэлээд өндөр үнэлдэг юм. Яагаад гэвэл нийслэл Улаанбаатар хотод нийтийн аж ахуйг сайжруулах төсөл гэж дэлхийн банкны том төсөл хэрэгжиж гэр хорооллуудад ус хангамжийн шугам сүлжээг барьж байгуулсан. Энэ үйл ажиллагаанд манай Санжит компани гүйцэтгэсэн үүрэг маш их байгаа. Аливаа юмд чин сэтгэлээсээ хандаж ажлыг ард нь гарахын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг ийм хамт олон гэж боддог. Маш менежмент сайтай, мэргэжлийн ур чадвар өндөртэй ийм хүмүүс ажилладаг учраас Санжит компани барьж байгуулсан аливаа объектыг ашиглалтанд өгтөө бид үнэхээр санаа зовдгүй байсан, толгой өвддөггүй байсан. 2001 онд Завсрын усан санг засвар үйлчлэгээ хийж байхад олон жил ашиглаагүй байсан усан санг эргээгээд ажилд оруулна гэдэг бол нүүр их хөдөлмөр шаардсан ажил байсан. Ихээхэн хэмжээний ур чадвар шаардсан ажил байсан. Энэ үед төмөр хуйг инженер ажилтнуудтайгаа инженерүүдтэйгээ олон шүн тэнд хонж үйл ажиллагаагаа явуулж исэн. Тэр үед би бодож исэн Санжит компани шиг ийм компани олон байвал Монголын хөгжил ойрхон байна даа л гэж боддог байсан. Тийм учраас би Санжит компани одоо ой болох гэж байгааг дуулаад баяртай байна. За Монгол үндэсний бахархал болсон ийм тэргүүний компани болох цаг нь баг ойртсон болсон ч байх гэж бодож байна. Тэгээ та бүхэнд ажлын амжилт хүсээрөөё. Энэ хүү бүтээн байгуулалтын ажлын үр дүнгээр захирал төмөр хуйгийг төрөөс хөдөлмөрийн хүнд медалиар шагнажээ. Тус компани хийсэн томоохон бүтээн байгуулалтанд Energy Resource компанийн Ухаагуудын уурхан болон Өмнөг банкын цогцөцийн сумандах бүтээн байгуулалтыг нэрлэж болно. 2010 онд нийтийн аж ахуйн барилгын чиглэлээр SND Trade, Давсан, Монэнж бар, Сан, Хангилцэг, Дүүрэн Трейд зэрэг компани хамтран консорциум байгуулж эх орны томоохон бүтээн байгуулалтын нэг Energy Resource компаниас зарсан тендерт оролцож ялалт байгуулжээ. Эндээс хөдөлмөр бүтээлийн сар хүрээтэй нэг мөчлөг эрен ихэлсэн гэж хэлж болно. Тийм ээ, эх орны том бүтээн байгуулалтын нэг болох Ухаахуудын уурхайн бүтээн байгуулалтанд Санжит компаниар тулгайлуулсан консорциум амжилттай оролцсон юм. Energy Resource компани хамт олон Санжит компанитай 2010 оноос хойш хамтран ажиллаж байна. За нийтдээ 5 томоохон төсөл дээр хамтарч ажиллажээ. Аль аль нь хугацаанд хэрэгжсэн мөн одоо 2011 онд ашиглалтанд орсон
8-ийн хөндийн усан хэмжээний систем эхний төсөл бол одоо хүртэл ямар нэгэн асуудалгүй хэрэгжээд ашиглалтын үед бол одоо асуудал гарсан зүйлгүй. Энэ бол төсөл нэлээд чанартай сайн хийж хэрэгжсэн гэсний одоо тоо байлрлаа гэж бид нэр үзэж байгаа. Ингээд Санжаат компанийнхаа 20 жилийн босгон дээр энэ хамт олон ажлын амжилт хүсэж цаашдаа олон их хамтран ажиллах байхаа гэж найдаж байгаагаа илэрхийлээд таатай байна. 2010-аас 2011 онд тус уурхайн улс түгээх машин механизмын гаражийн барилга, 8 хөндийн ус хангамжийн системийн барилга үсрэлтийн ажлыг гүйцэтгэхдээ төрөл бүрийн голчтой олон километрийн шугамыг газрын гүнээр татаж өргөлтийн насос станцын барилгууд 500 куб/метрээс 1000 куб/метрийн багтаамжтай хэд хэдэн усан санг барьж уурхайн гүний усыг шүүрүүлэх гол боломж цуглуулах шугам, аж ахуйн бохир улсын шугам болон цэвэрлэх байгууламжийг байгуулж уурхайн ажилчдын ундны усыг цэвэршүүлэх байгууламжийн холбоотыг хийжээ. Түүнчлэн ухаах удаг нүүрсний уурхайн гадаргын ус зайлуулах далан сүгийн ажил болон үерийн ус гаргах барилга, үерийн ус зайлуулах байгууламж, бомт далан сүгийн ажил, чулуун дотор лгоотой сувг зэргийг бүтээн байгуулсан юм. Энэ бүтээн байгуулалт нь ухаах удгийн уурхайн ус хангамжийн асуудлыг нийгмөр шийдвэрлсэн төдийгүй аливаа байгууламжид нь ижвэрэн хандсан иргэдийн аюулгүй байдлыг хангасан онцгой холбогдлолтой усан төсвөртэй барилга байгууламжууд гэдгээр онцлогтой байлаа. Өмнөг аймгийн Цогцөцийн сумын цэцгийн хорооллын цэвэр усны 1500 м эргэлтийн шугамын барилга болон цэцгийн хорооллын ахуйн бохир усны 1200 куб/м хоногийн хөшин шидэлтэй цэвэрлэх байгууламж, 16800 куб/м хэмжээтэй ус шүүрүүлэх талбай, 4200 куб/м багтаамжтай лакатах төмөр бетон талбай барилга үсрэлтийн ажлыг хийсэн юм. Энэ бүтээн байгуулалтын зөвхөн нэг хорооллын бус Өмнөг аймгийн Цогцөцийн сумын оршин суугчдын хэрэгцээний цэвэр ус болон ахуйн бохир усны асуудлыг нийгмөр шийдвэрлсэн орон нутагт ийсэн анхны томоохон бүтээн байгуулалт болсон юм. Усны барилга байгууламжийн бүтээн байгуулалтанд туршлага хөрөмтлүүлж мэрэгшиж байгаа Санжаат компани 2013 онд Өмнөг аймгийн Далан задгал суманд Азийн хөгжлийн банкны төслөөр хийх цэвэр усны шугам, усан сан, бохир ус зайлуулах систем байгуулах тендер шалгарсан юм. Ийхүү Өмнөговын зам тус компанийн хувьд бүтээн байгуулалтын алтан шар зам болон хувирсан билээ. Чухамхүү гар сэтгэл нийлсэн инженер техникийн ажилтнууд мэрэгжлийн өндөр ур чадвартай ажилчид бол тус компанийн үнэлж оршгүй үндсэн баялаг амжилтын их сурвалж юм. Тиймдээч Далан задгал суманд цэвэр усны болон цахилгааны 1.4 км шугам, 39 км-ийн урттай 132 төмөр бетон худагтай бохир ус зайлуулах систем, 1000 куб/м багтаамжтай усан сан болон гүний ходог хоёрыг хугацаанд нь чанарын өндөр үзүүлэлтэйгээр хүлээлгэн өгчээ. За Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Өмнөг говь Дорногой аймгийн хот байгуулалт Хэлийн ойролцоо суурин газрын хөгжлийн төслийн бүтээн байгуулалтын ажилд Санжаат компани оролцож Далан задгал дотод ус хаамж ариутгах татваргын барилга байгууламжийг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгснээр тус хотын оршин суугч 20 гаруй мянган иргэн цэвэр усны найдвартай их усээр хангагдах боломжтой болсон юм а. За Санжаат компани ажлыг их баг гэж гололгүй чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг манай туршлагатай найдвартай компаниуд нэг юм а. Үүсгэн байгуулагдсныхаа 20 жилийн ойг тэмдэглэж байгаа Санжаат компанийнхаа хамт олонд өөрийн нэрийн өмнөөс болон хамт олонныхоо өмнөөс аз жаргал сайхан бүхнийг хүсч улс орныхоо бүтээн байгуулалт хөгжил цэцгэлтийн ажилд түүчээ болж явахын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн төвшүүлье. Тус компанийн Өмнөг говийн Далан задгал сумын бүтээн байгуулалтын ажлыг эдвэрнэж явах үед буюу 2013 оны намар буян тухай хорооллын цэвэр усны 314 м голчтой 10,031 12 м 110 м голчтой 70 м кальцо, 80 м нэвтрэх суугийн барилга үсрэлтийн ажлыг эхлэж шугамын трасс өөрчлөгдсөн, хөрсний ус дэвшилсэн, хүйтний ирж чангарсан зэрэг хүндрэлтэй нөхцөлд гүйцэтгсэн бүтээн байгуулалтын ямархан туршлага хөрөмтлүүлсэн хөдөлмөрч хамт олон болохыг харуулсан төдийгүй томоохон бүтээн байгуулалтуудад ихээхэн хүр дэмжтэй оролцдог компанийн жишээг үзүүлсэн юм. Ерөн Санжаат компанийн нийслэл хотод сүндэрлэн босч байгаа орчин үеийн үзмж тансаг өндөр харшуудыг бүтээн байгуулахад өөрийн хувь нэмрийн оруулж яваа компани юм а. Кристалл Таун хорооллын 1-р ээлжийн барилгын гадна дулаан бохирын шугам, Маршал Таун хотхны гадна бохирын 300 м-ийн голчтой 1.2 км шугамын угсралтын ажлыг ч бас хийсэн юм а.
2014 онд тус компанийн хувьд бас л бүтээн байгуулалтын амжилт үйлс өргөсөн он болж өнгөрлөө. Өмнө говь Дорногов аймгийн хот байгуулалт, Хэлийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр хийгдэж байгаа Өмнө говь аймгийн 3 тэс сумын төвд их усрынгүний хотог 2, 5.4 км-ийн урттай цэвэр усны шугам, 2.8 км-ийн урттай өөрийн урсгалтай бохир усны шугам, хоногт 200 м лаг боловсруулах чадалтай 2 үетэй тунгаагуур бүхий цэвэрлэх байгууламж, ус түгээх байр, усан сан, харуулын байр, 4 км цаглаганы шугамын өсрэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Монгол улсын торгон хэлийн бүсэд орших өмнгийн говийн 3 тэсмийн бүтээн байгуулалтанд нутаг усныхан ч тунж ам сайтай байгаа. Ангамл говийн хөрсөн дороос Аатар бороо мэт ус шаагуулж эртний говийн төрхийг дүгээ цагаар өөрчилж байгаа бүтээн байгуулалтанд талархаас ч яалтай билээ. 2014 оны 2 дахь гол бүтээн байгуулалт бол засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа сумын тогтчлтын төсөл юм. Дундгов аймгийн Үлзий суманд байршилтай айл өрх албан байгууллагын цэвэр бохир усны болон бохир ус зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, усан сан, хат хүчилтэй авто зам, явган хүний зам, гүний хотог дулааны шугам сүлжээ, 130 айлын хашааг шинчлэх, цагалгааны шугам сүлжээ, халуун усны газар, хогийн цэгийн хашаа барих зэрэг ажлуудыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр энэ оны 10 дугаар сард эхлүүлээд үндсэндээ дуусах шатантан орж байгаа билээ. Зөвхөн энэ бүтээн байгуулалтаас харахад тус компанийн барилга угсралтын хамт олон ямар их эрч хүчтэй дайчин ширгүү ажилтгийг бэлэхний харуулна. Санжит компанийн хамт олонны дотор өдөртөн зохион байгуулах ур чадвар, итгэл зүтгэлээрэн тэргүүлсэн ерөнхий инженер Нацгд орж, ажилсаг чанараараа шалгарсан ахлах инженер Од Сүрэн, залуу инженер Уранго, гоцолдох, гагнуурчин ган хуйг Сундыд орж, чимэлрэгчаа, Ормын мастер Балжинем, экскаваторын оператор Бухват, ковшин оператор Отгонбаяр, тэргүүний барилгачин Алтан Сүх, бригадын Драгуланху, ажилчин Даваасварн, туслах ажилчин Мөнхбат, Ойдов, жолооч Бямсэр нарын хөдөлмөрийн шилдэг тэргүүний хүмүүс олон бий. Тус компанийн Алива томоохон бүтээн байгуулалтын нээлт хаалтын арга хэмжээнд мэргэжлийн дуучид уран бүтээлчдийг урьж, хөдөөгийн иргэдэд бэсрэг сайхан тоглолтоор үйлчилдэг нэгэнт хэвсэн ажлын нэг төдийгүй компанийн удирдлагуудыг оюуны өндөр соёлтой хүмүүс болохыг илтгэдэг юм. Санжит компанийн зөвхөн барилга угсралтын ажил эрхэлдэг төдийгүй худалдаа үйлчилгээний 2 томоохон төв барьж байгуулан ашиглалтанд оруулсан юм. Худалдаа үйлчилгээний бүрэн плаза 1-2 дугаар төвийг удирдан зохион байгуулах үүргийг компанийн дэд захирал Хатантул өсгөх хариуцдаг юм. Зөвхөн үйлчилгээний энэ 2 төвд 100 гаруй ажлын бариг шинээр бий болгосон төр засгийн бодлогыг дэмжиж нийгэмдээ ямар чухал хөрөнгө оруулалт хийсний тодорхой жишээ Монголон гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл гэж хэлж болно. Бүрэн плаза 1-р төв нь эмэгтэйчүүдийн алжаал тайлах төв, саун, өсчин гол сайхан, караоке, 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрээр иргэдэд үйлчилдэг. Бүрэн плаза 2-р төв нь хүнс, барааны зах, эмийнсэн ресторан, өсчин зэрэг худалдаа үйлчилгээ болдог юм. Ийхүү гэр хороолол томоохон хэмжээний тогттой үйлчилгээний төв барьж байгуулж өгсөнд түрээслэгчид, үйлчлүүлэгчид баяртай байдаг юм. Соёлтой үйлчилгээг захын хорооллын иргэдэд орчуулах зорилгоор бүрэн плаза төв нэгдээд 2 дахь жилийнхаа нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 100 гаруй түрээслэгчтэй болж мөн төдий хэмжээний айл өрхийг орлоготой болгосон. Хүнд ер нь маа гэд ингээд бэлэн юм бэлдэж өгч яснаас за үүнийг хийгээд ингээд амьдар гэд юмын зэхэд бэлдээд өгөхөөс илүү тус байхгүй болов. Тэгэхээр бид нарт энэ орлогын их үсвэрийг бүрдүүлж өгсөн энэ санжит компанийн хамт олон үнэхээр их талархаж явдаг. Хамт олонныхаа өмнөөс бол энэ талархлыг бүр дахин хэлмээр санагдаж байна. Тус үйлчлэгээний төвөр нэгдснээр би одоо ямар нэг завхруу юм уу хотын төвийн шаардлагагаар эндээс бүх хэрэгцээгээ хангадаг. Бүх хүмүүсийн хэрэгцээ байдаг учраас энд их үйлчлэхэд таатай байдаг. 2 жил гаруй үйл ажиллагаа явуулж байна. Анх үйл ажиллагаа явуулж байхдаа 10 төрлийн чихтэй байсан бол одоо 100 гаруй төрлийн чихэр, 40 гаруй төрлийн нарийн боовор одоо иргэдэд үйлчилж байна. Энэ авдаг энэ 2 орхон хүсэл төвөнд бүрэн бараад 2 төв байдаг учраас би эднийг сонгож өөрчлөлдөг. Эднийг одоо бидний одоо хэрэгцээнд нийцсэн тийм бүх бараа техникийг доороос авч энэ бүх үйлчлэгийг доороо тэгээд удаахан тоглог иймэрхүү байдаг болохоор эднийг хөрвүүлэх дуртай байдаг да. Тийм ээ. Буянтай үйл бүхэнд монголчуудад талархдаг хойндоо гэр хороолтын иргэдийн талархах сэтгэл эм буян Санжит компанид хурах болдог ба.
Санжит компанийн удирдлагууд ажилтан ажилчид түрээслэгчин ихэд анхаарч дэмждэг юм. 2014 онд 21 хүний гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж, хятадын эртний нийслэл Бээжин хотоор 7 хоног аялуулж, гадаад орны түүх уламжил, өв соёл, хөгжил дэвшилтэд танилцах боломжийг олгосон сэтгэлийн гүндэд дурсамж үлдээсэн сайхан аялал болжээ. Түүнчлэн жил бүрэх хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан 1-2 ажилтан ажилчдыг компаниас суудлын автомашинаар шагнаж хэвссэн юм. Ийхүү хамт олонныхон урам зориг идэвхжүүлэхээс гадна уран бүтээлчдийг ивент тэтгэх, зарим хорооны өндөр настангуудад гарын бэлэг ардуулах зэргээр нийгмийн хариуцлагатай компани гэдгийг харуулах болсон сайшаалтай. Энэхүү он жилүүдэд Санжит компани бүтээн байгуулалтын ажлын үр дүнгээр өргөмжлөл, баярын бичиг, талархал, олонний хүртсний дотор Бүрэн Плаза 2 дугаар төв нь Сүхбаатар дүүргийн 2014 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа. Ийхүү бүтээн байгуулалтын ажлын үр дүнгээр компанийн 20 жилийн ойгон тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зэрлэгээр захирал Жаданбагийн төмөр хуй, ерөнхий инженер Заяагийн нацаг дөрш нарыг алтан гадар содонгоор, дэд захирал оюун чимгийн хатан туулыг хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрийн медалж, засгийн газрын болон салбарын шагналаар 10 гаруй ажилтан ажилчдыг шагнасан хөдөлмөрөө үнэлүүлж төр дон үнсүүлсний эрхэм сайхан баяр байлаа. 1977 оноос хойш 20 гаруй жил усны барилга байгууламжийн мэргэжилтэн бэлтгэж гаргалаа. Мэргэжилтэн чанарын дотроос бас гайгүй сайн инженерүүд захидлууд төрж гарсан. За энэ нэг жишээ нь бол одоо манай төмөр хуйлах гэх юм аа. За цаашлаад 1995 оноос хойш Монгол улсад усны барилгын чиглэлээр, ус хангамжийн чиглэлээр, нийтэж байгаа чиглэлээр манай Санжит компани бол ажиллаж байгаа. Тэгээд дөрийн дэд шагналт одонгаар шагнуулсан юм явдалд авал одоо тооны их баяртай байна. Тэгээд 20 жилийн агуу тохиолдуулаад нийт ажилтан ажилчид компанийнхаа нийт одоо хүмүүсүүдэд ажлын өндөр амжилт аз жаргал сайн мөхнийг хүсье. Гарны хамтран ажилласан компанийн хамт олон болон хамтран ажиллаж байсан төрийн болон хувийн эслийн компани хамт олон удирдлагууд та бүхэнд амжилтчин аз жаргал, ажил хөдөлмөрт чинь өндөр амжилт хүсье өрөөж компанийнхаа 20 жилийн ан баярын мэндийг төшөөлье. Хичнээн намрын шувууд босож, хэдэн өвлийн цас ханзарч, хичнээн хаврын яргыг нүдлэж, хэдэн зуны сэсэг дэлгэрхийг хэлж эс мэдлэж, Санжит компанийн хөдөлмөр зүтгэлээр жигүүрлэн амжилт бүтээл нь ундарч, алдар хүндэн бандаж, бүтээн байгуулалтаас бүтээн байгуулалт руу дотлон он жилүүдийн шаргал цуваг үдэж угтсаар байхан дамжиггүй. Барилга угсралт худалдаа үйлчилгээний Санжит компанийн 20 жилийн түүхэн товчоог товчхон өгүүлэхэд ийм буюу